Сайн байцгаана үзэгчдээ Чакаг нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор замын хөдөлгөөний удирдлагын төв үүсгэн байгуулагдсны 10 жилийн болж байгаатай холбоотойгоор хамт олонны төлөөлөөс хүрэлцэн ирсэн байна. Баярын мэндийг хүргэе. За ингээ оролцогчтойгоо танилцъя. Эхний суудал дээр хүний нөөцийн мэргэжилтэн Солонгоо. Олон нийт сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Мөнх Очир. Хөдөлгөөн зохицуулах мэргэжилтэн Бэлгүүн. Хөдөлгөөн зохицуулах мэргэжилтэн Дүүрэн Жаргал. Гадна тоног төхөөрөмжийн ахлах инженер Алтан Шагаа. Програм хангамжийн инженер Инх Төгс. Хойтлын гинээс хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Намуу. Хөдөлгөөн зохицуулах мэргэжилтэн Цэрэн Надмид. Зөрчил бүртгэлийн хяналтын мэргэжилтэн Отхон Үлзий. Зөрчил бүртгэлийн хяналтын мэргэжилтэн Шарав Дорч нар хүрэлцэн ирсэн байна. За тэгэхээр нийслэл хот байгуулагдсны 381 жилийн тохиож байна. За дээрэс нь одоо замын хөдөлгөөний удирдлагын төв үүсгэн байгуулагдсны 10 жилийн тохиож байгаатай холбоотойгоор манай нэвтрүүлэгт оролцогчд ирсэн байгаа. За тэгэд танилцуулаач байгуулгаа тий. За 10 жилийн өмнө одоо ямар учраас байгуулагдсан, одоо хичнээн албан хаагчтай ямар чиг үүрэгтэй ажиллаж байна? Сайн байцгаана уу. Манай байгууллага 2010 оны 7 сарын 1-нд 3 хилцтэй 24 албан хаагчтай анх байгуулагдчихсан. Тэгээд 13 оноос хойш 4 хилцнийг албатайгаар одоо нийт 88 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. 88 албан хаагчтай байна тий. За баярлалаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг бол 3 үеэс бүрдэж байгаа. Эхний үе болох зураг таах хэсэгтээ бүгд оролцгоё. Зураг таах хэсэг. За өнөөдрийн нэвтрүүлэгт замын хөдөлгөөний удирдлагын төв үүсгэн байгуулагдсны 10 жилийн болж байгаатай холбоотойгоор хамт олонны төлөөллөөс оролцож байгаа. Ингээд эхний суудал дээр хүний нөөцийн мэргэжилтэн Солонгоо маань одоо олон нийтийн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Мөнх Очрыг тогтоох санал дээр суулгасан байна. За олон нийтийн одоо сургалт сурталчилгаа гэхээр одоо олон нийт рүү чиглэсэн л одоо арга хэмжээ болон за таниулах зүйлсүүдийг сурталчилгаануудыг хийдэг гэсэн үг шүү дээ. Хичнээн хүн байна төрлийн. Цөөхөн л байгаа хлаа тий 80 хүнд. Ганцаараа харин. Тэгээ юу амар олон хүний нэр бодож байгаа шиг чимээгүй байна. Яг тэгээ миний нэрийг нь агчих юм бол гомдчих юм болоо гэж байгаа юм шиг чимээгүй суугаад хэлж байгаа. За хүний нөөцийн мэргэжилтэн Солонгоо тий. За бас л нэг л байгаа байх та тий. Яс хэцээ бэ. За ер нь тогтоо сандал дээр сууж үзээгүй л байх л та тий. Тэгээ цогн цохиолох удаа зөндөө бол байгаа. Жожголтны тогмогонд л нэг ганц авир зөхиөлжсэн болгоос. Жохон октод шиг юм ярих хэрэг жожголтны тогмог тий. Энэ чинь бүр ирчүүдийн тий. Ирчүүд энэ дээр чинь сон жинхэнэ ирчүүд тий. Зарим жинхэнэ ирчүүд гэсэн бөхчүүд суусны нарийнхаа хоолоо гаргасан одоо байдаг тий. Манай залуу ямар хоолоо гаргах? Бүдүүн барил хоолоо гаргах. Хөлгөөд зах шиг нэг л эвгүүлээ гадах юм бүр. Жохон хөлөрж байгаа бүр нилээ тий гоё. Юу яа. Хөлөрхөөр чинь бас илүү ингэ тог дамждаг шүү дээ. Чиглэг зүйлэр тий. Энэ жоох ингэж ингэ сэрүүцээ төөрөөгөө. За Солонгоо хэр зурдаг вэ? За сайн мэдгүй. Мэдгүй. Одоо зурж үздэг юм уу гэж одоо сууж зогсож байна тий. Ер нь зурнаа гэж одоо зурнаа гэж хаад хүний нөөц чинь бас нэгэн өндөр дээд төвшний бас мест шүү дээ тий. Бас шууд чи суу гэж шууд хүний нөөцөөрөө шууд ингэсэн байж шүү дээ тий. Хүний нөөц бол одоо сууж байгаа 8 хүмүүсийг за чи тэн дээр тэр местэн дээр шүү чи тэрэн дээр шүү гэх ингээл бүгдийг зохицуулсан байгаа бах та баг л аа. Гайгүй юу. За ингээд эхний багтаа бүгдээ амжилт хүсье. Цаг явлаа. Эхний багтаа бүгдээ амжилт хүсье. За манай Солонгоо хэр зурх нь вэ? За хаалц. Юу вэ? За зөв даах юм бол доор нь зөвлөө шүү. Юу хурдан таач вэ? Ямар амархан өгч вэ? Төмс шивга алин банан. Наад чи нэг Африк ТV-ийн л байдаг. Эсвэл нэг хүн шоронгийн цонх мохол зураад ах шүү дээ. Наа хүн зогсч мохсоод ч юм уу те. Яагаад чагаа. Шивга Хилээлээ. Манай бүсгүй бол амнаас тавиа гарахгүй. 1 минутын хугацаанд өвөгдсөн 2 зураг амжилттай тааж чадах юм бол наргил модны самбар.
Нарийн модны самнараас гарч байгаа шүүс гэж. Юу юм бэ? Хэцүү хөвч байхгүй байна. Секундэд төгслөө. Луун манжин цагаан луун. За юу ч хэлэхгүй. Ямар нэг Цагаан луун. гараараа дүрслээ. Манжин хүнсний ногоо мó. Толгойд өгөхгүй. Төмс байцаа луун. Помидор За өвөрцөө. цаг дуусаж байна. За тог ямар байна? Таг амар байна. Яа. Амар байна. Гэтэ өөрөө яг сая энд анх суусан яг тэр царайгаар л сууж штэ. Ямар нэг тийм айсан нэг тийм зарим хүмүүс чинь бүр ингэ салгалцсан сууж идэв штэ. Тэ? Мөслөн хүний бас нэг тийм. Одоо ч гэсэн бас л ингэж суумаар зүсэг босч байгаа дээрч залуу. За босч байгаа юм асуухгүй сууч. Дахиад зохиолохгүй шүү дээ. Зохиолохгүй. Би зохиолохгүй өөр хүн зохиолж магадгүй. За энд бол нэг Жон болол яах вэ? Ингээл нэг кактус шиг юм зураал Жон болцсон байна те. За дараагийн зураг та бүхэн юу гэж бодож байна? Хоошор юм шиг энэ дэр нэг хоошор юм шиг харагдсан. Энэ дэр одоо нэг юуны мандрины нэг хэсгийг ингээд тайраа тавьсан юм шиг харагдаад. Ийшээ хулууч юм шиг харагдаад, шоронгийн цонх юм шиг харагдаад. Ийшээ төмс болж яваад, төмсг нь энэ луун болж яваад. Энэ бас нэг шалтсан төмс юм шиг харагдаад тий. Тэгснээ саримс болоо явчихаа тий. Саримс чинь нэг Энэ доороо иддэг эцдэггүй илүү. юу? Суурн. Яг нь суурн гэх. Иддэг эсгэн доороо биш шүү дээ. Дээр нь шүү дээ. Харин тийм. Энэ үндсэн. Тий. Одоо саримсыг чи юу ч яаж зурмаар юм дээ бас нэг жоохон иймэрхүү маягтай л зурх байсан болов уу гэж бодоод байна. Тэгснэ нэг жоохон ингээд ч юм уу те. Луунгаа илчээ сармисаа хийхгүй. Ингээд ингэчих байсан байж тээ сармис. Арай бүрэн хийж зурч. Тий, ер нь бол жоохон ойр гэртээ одоо ингээд өвлийн нөхцөлд бол сармистай хоол сайн идэх юм бол ханаад томоо тосохгүй шүү дээ. Тий. За ингээд ихний баг маань ямар ч 2 оноо авч чадсан байгаа. Дараагийн 2 дахь багийг тайснаа орж байна. За ихний баг маань 2 оноо авч чадсан байгаа. Дараагийн баг болох хөдөлгөөн зохицуулах мэргэжилтэн бэлгүүн 6 зурч дүүрэн жаргалыг тогтоох сандал дээр суулгасан байна. Адилхан хөдөлгөөн зохицуулах мэргэжилт юм ба штэ. Хичнээн хүн байдаг юм бэ мэргэжилтнүүд? Мэргэжилт хөдөлгөөн зохицуулах мэргэжилт 8 мэргэжилтэн байгаа. Ээлжинд гардаг. Ээлжний. Тийм. Хилцтэй 15. Ер нь хөдөлгөөн зохицуулна гэдэг нь хүмүүс чинь ингээд нөгөө юу яадаг штэ. Цагдаа нар л зохицуулж байгаа гэж бодоод байдаг бас. Та нар яг ямар ажил хийдэг тэрнийг бас нэг танилцуулаач та. Тийм. Замын цагдаагийн албатай хамтарч одоо замын хөдөлгөөний одоо өргөл ачаалттай үед одоо хөдөлгөөний зохицуулж онлайнаар удирдах гэсэн үг гэрэлдэг. Гэрэл дохионуудыг удирддаг хүмүүс тий. Дээрээс нь бас ямар нэгэн торгуул гэдэг хашаад нөгөө нэг зөрчил гаргах юм бол торгуул аашж байгаа тий. Торгуул ногдуулна. Зарим бүсгүүчүүд чинь бас өөрийнхөө дайрсаар байгаа түрүүний өмнөх бүсгүй манай солонгоо шиг ингээд зурж чадахгүй байсан ч гэсэн гарч ирээ зурдаг байхгүй. Ер нь тийж бодсонгүй тий. Яг нэг зүгээр нэг тогон цоглоод үзчихлээ гэж байна. Тийм үү? За тог өгөөрэй. За яах вэ? За ингээ хоёр багтаа бүгдээ амжилт хүсье. Анхаар цаг явлаа. Хоёр багтаа бүгдээ амжилт хүсье. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөсөн байгуулалтны 10 жилийн ой болж байгаа холбоотойгоор манай хамт олонны төлөөллөөс оролцож байгаа. Оо юу вэ? Их амархан л үгнүүд өгөөлөх шиг байна да би. 10 жилийн ой болж байгаа гэж бодсон юм болов уу? Яасан юм бол тий. За Шил. энэ сар юм биш үү? Сарны нэг хонхорхоо ч юм уу нэг тийм юм шүү. Толгой молгоод авахгүй шүү манай залуу ийм тийм зөв буруу гэж юм хэлэхгүй. За манай бүсгүй бол цаг ах хэвээр орцсон байгаа. Ном зурж байна. Ном энэ өндөг юм шүү. Талхан дээр өндөг шараад тавиад ах шиг байна. Билээдэг. Тийм наанаас нь таах юм уу яах юм бэ? Нүдний хараа. Ном унших. Юм үзэг харах. Юм Йоо. ном бол ертөнцийн Нүдний бүх хараа. Нүдний цагаан. Сормос. за цаг дуусаж байна. Нүд. Чүүрэн. Юу болоод тоо? А? Нүдний линз. Яг туулаа шиг цочдөг юм байна шүү дээ чи. Ингээд. За
нүдний линз зурсан байж тээ. Энэ дөрвөлжин завтал линзтэй юм уу та? Линз үүдгүй үү? Линз зүгдгүү. Линз Манай зүгдгүү. ихнэр зүгдэг. Тэгээд нэг савтай ахгүй. Савтай. Нөө нүдний линзний шингэн гэж байдаг. Яа бүр. За. Тэгэл Йоо бүрэлгээ суугаад байгаа. Яа бүр уурандаа бүр нэг хэдэн хүн торгчмаар санагчлаа гэдэг. За. Яаж ийн? Уйлж муулаад Ойлаад ёо. Тий, баярын Нэг нулимс. дэс чи хард. Нэг дэс чи нөлөөс орж. за энэ соныг бол зарим хүмүүс нөө зарим аймагт одоо юм сон гэдэг юм шавж байдгүй юм шиг. Одоо соныг мэддэг хүмүүс байна уу? Хүмүүс Зураг угаасаа баг би хайж харж байгаагүй гэхдээ Мэднэ, зүгээр тий. зурагтай. Зарим хүмүүс ч бас мэддэг хүмүүс байт юм байлээ. Тэгээ би өөр гайхчихсан тэр нутагт бас сон байдгүй юм болов уу гэж бодоод. За тэгэд энэ нүдний линз гэдэг. За нүдээ зураад энд нүдний бихгний одоо нэг бихний сав шиг юм хийгээд энд нэг сав уг нэг нүдний линзний савч нэг иймэрхүү байдаг санагдаад байх юм. Тэр нэг дээр нэг ийм нүхтэй тий. Тэгээд сум зааж агаад нүдээ зураад ингэж юмгээд тэгсэн болоод бас болохгүйсэн байж магадгүй тий. За гэтээ ер нь бол уг нь ойлгомжтой зурлаа. Тэгээд яг тогтоо сандлаар суухаар зарим тохиолдол бас мэддэггүй юм. Мэддэг юм аа мэдхэ болчдөг тий. За тэгээд дараагийн 3 дахь багийг бүгдээрээ тайснаа өрөө. За өнөөдрийн нэвтрүүлэгт замын хөдөлгөөний удирдлагын төвөөсөн байгуулагдсны 10 жилийн ойлголттой холбоотойгоор хамт олноос оролцож байгаа. Ингээд Алтан шагаа гадна тоног төхөөрөмжийн ахлах инженер Алтан шагааг тогтоо сандал дээр суулгасан програм хангамжийн инженер Инх төгс зогсож байна гэж тий. За ийшээ хараа зогсолт сайхан тий. Тогн цохиулах байгаа хүн ш тий. За манай залбсгүй бол зурх талдаа хэрвээ Багтаа зурж ирсэн. багтаа зурж ирсэн. Одоо том болоод Одоо нүүрэн том дээрээ болоод зурж байна да. тийм нүүрэн дээрээ л баг зэрэг зурж Баг байна. зэрэг зурж байна гэж. За манай залуу бол багтаа зурж ирсэн. Одоо зурж байгаа юу? одоо зурхгүй гоо. Зурхгүй байгаа уу? Зурхгүй. За гадна тоног төхөөрөмжийн ахлах инженер гэж байна тий. Тоног төхөөрөмжөд хэр гэмтэж байна. Одоо энэ Улаанбаатарын утаа шороонд бас шороо илэгдэх тий үзэгдэх орчин нь бас хэцүү болох эсвэл нөө уртлын шилэн гээд загалдах ч гэдэм үү. Тиймэрхүү юм болж байна камерууд. Болж байгаа. Одоо ялангуяа их гэмтүүд бол их гэрлэн дөхөн дээр их гардаг. Одоо ус бороо, цас, чиг тий. Угаасаа гэрлэн дохионых үстэй танах чинь. Тэгээ маагч гэрлэн дөхөө камер манай камер харьяал бас камер одоо манай хилцс манай гадна талбай инженерүүд одоо зургуулаа байдаг. Тэгээ 6 инженер бол Улаанбаатар хотын бүх гэрлэн дөхөө манай харьяалд байдаг камеруудын найдвартай ажиллагааг 24 цагаар хариуцж ажилладаг байхгүй. Тэгээ энэ үед ялангуяа зуны үйлдэл чиг цас бороотой үед бол их гэмтэл гарна. Одоо бороо ороод чиг ахуулах тиймэрхүү үеэр л их гэмтэл гарна. Яг илэгдэл хорогдын хувьд бол Монгол нөгөө эрсдэс уур амьсгалтай учраас гэмтэл бол их гарах магадлал их өндөр байдаг. Тоног төхөөрөмжүүд хаанхын тоног төхөөрөмжүүд гэдэг юм бэ? Манай тоног төхөөрөмж гэрлэн төхөөрөмж бүгд солонгосууд байгаа. Солонгос. Тэгээ камерууд бол одоо шинжлэгдэж байгаа. Шинжлэгдээд одоо урд манай хятадын камер орж ирж байна. Европоос камеруудаас оруулж ирж байгаа. Энэ жилийн шинээр камерууд оруулж ирж байгаа. За. Тэгэд 3 дахь багтаа бүгдээ амжилт хүсье. Анхаар цаг явлаа. 3 дахь багтаа бүгдээ амжилт хүсье. За манай Алтан шагаа таагаалах хэрэгтэй. Инх төгс маань Бацуур зурж байна. Ёлк. За шинэ жил болгож байгаатай холбоотой бас нэг ёлкны мод гэсэн үг байсан бололтой. Хүн чулууны чулуу зураад байгаа юм болоо да бас. Энэ хэдийн үед харьяалагдах хүн чулуу. Бамбарш. Бавга. Цаг хастаа орч явж байгаа. Цасун. Бас гартай юм аа. Баага юм болоо. Пингвин. Юу. Эй! За. Урт босгоо. Сууч. За. Ер нь бол амархан үгнүүд ер нь хэцүү зурхаар байсан л та тий. Тэгэл олон янзын хувилбарууд хэлэх боломжтой болохоор энд гацуур байгаа. За энд бол пингвинийг нэг иймэрхүү бамбарууш юм эсвэл нэг хувц бамбарууш шиг харагдчихсан. Тий нэг тиймэрхүү. Тэгээ нэг пороро энтер гээд бас нэг жоохон хүмүүст пингвинийг ойрхон байдаг болохоор таач шиг боллоо. Ингээд 3 дахь багт маань амжилттай 4 хоног авч чадлаа. Дараагийн 4 дахь багийг тайснаа орж байгаа. Үеийн одоо зураг таах хэсэг маань үргэлжлэн та бүхэнд хүрсээр байна. 1 минутын хугацаанд өгөгдсөн одоо 2 үгийг амжилттай тааж чадсанаар, мөн таалгаж чадсанаар багтаа 4 оноо авах боломжтой. Нэг тал одоо энэ шугамны
одоо хоёр талд нь зураг зурх хэвээр. За нэг зурганд бол 2 оноо байгаа гэсэн үг таах юм бол тий. За ингээд хөдөлгөөн зохицуулалт хяналтын хилцээний дарга намууг тогтоо санал дээр суулгасан. Хөдөлгөөн зохицуулалт мэрэгжилт нь нарийн сэрэн найдмад зогсож байна гэж тий. Баярлалаа. Уг нь ирчүүд чинь бас гайгүй зурж мураад байд юм шиг байлаа шүү дээ. Гинэ. За ер нь гайгүй зорчих уу? Зурчна. Зурчнаа л гэж байна. За болон шууд дайрч байгаа юм байна тий. За хөдөлгөөн зохицуулах мэрэгжилтэн гэхээр бас нэг арай өөр танаа одоо энд ирсэн хүмүүс донд бас нэг 2 өөр янзын хүмүүс бас байх шиг байна тий. Нэг нь болохоор зөвхөн ингээд гэрлэн дохион дээр суудаг, нөгөө хэсэг нь болохоор бас торгууллыг нь бас хараад хянаж идэг. Хөдөлгөөн зохицуулах хилцэс, торгуулийн хилцэс гээд хоёр тустай хилцэс байгаа. Манай хөлд болохоор хөдөлгөөн зохицуулах хяналтын хилцэс гээд 24 цагаар үйл ажиллагаагаа явуулдаг. Гэрлэн дохиогоо удирдаад цагдаагийн албан хаагчтайгаа хамтраад төвчрлээ гэрлэн дохиогоор зохицуулаад явдаг. Гэрлэн дохиогоор. Тэр нөгөө одоо жишээ нь юуны машинууд явж идэв шүү дээ. Галын машинууд ч гэдэг юм уу, түргэн тусламжийн машинууд яаралтаад түргэн тусламжийн машинууд явж байгаа. Та нар өөрсдөө дохиог ингэ асаа. Төрийн цэцгэн хамгаалалтын болон шуурхай тээврийн хэрэгслийг бид нэр саадгүй зөрчүүлэх үүрэгтэй. Төрийн тусгай хамгаалтын өглөө хэдэн цагийн үед яваад байна. Зарим тохиолдолд бас яг хүмүүс яг ажилдаа явах үеэр баахан гайл зогсоогоол маш олон машинуудын сигналдуулж ижил явдаг. Жишээ нь сигнал сонсч кайф авах хэрэгтэй юм бол яа тийм бол сигнал сонсоод төрийн дуул шиг сонсож байгаа. За. Ордонлогоо орё. Хамгаалтын угаасаа хуулинд хамгаалуулах үүрэгтэй. Тийм болохоор бид нэр үүргээ биелүүлэх хэрэгтэй. Бид нэр. За нөө жолооч нар бол сигналтах үүрэгтэй тий. За хөдөлгөөн зохицуулалт хяналтын хилцээний дарга намуу тий. Тэгэхээр хөдөлгөөн зохицуулалт хяналтын хилцээс дээр одоо яг ямар ажлууд хийх гэж байна тий. Яг танай ажлын бас тий үүргээс бас хуваалцааш. Ер нь онцлоголдоо манай хөдөлгөөн зохион байгуулалт хилцээс чи өөрөө Улаанбаатар хотын нийт явж байгаа машины тээврийн хэрэгслийн тоо, тэрнтэй харьцаж байгаа тээврийн замтайгаа ямар хөө байдлаар зохицолтойгоо уул зуруудыг ямар байдлаар нэвтрүүлэх үү, гэрэл дөхөө хэдэн секунд асах уу, тэр талаар судалгаа хийгээд яг тэрний үндсэн дээр судалгаан дээр үндэслээд бүх ажлуудыг хийгээ явж идэг. Тэгээд тэргээр онцлогтой. Дээрээс нь бас хариуцлагатай ажил. Яалтчгүй хариуцлагатай ажил. Ямар нэгэн байдлаар буруу хөдөлгөөн зохион байгуулалт хийх юм бол тэрний цаана хүний амнаас аюулгүй байдал байж идэг. Тэр бүхнийг бас дагуулад тэр бүхэндээ бас мэрэгжлийн төвшөнд ажиллаад явж байгаа да. Бас энэ хэлцэлд ажиллаж байгаа, ахалж байгаагийн үед бол баяртай байдаг. Худалдаа үйлчлэгээний төвд Улаанбаатарт маш их байна шүү дээ, тий. Зах одоо гараагүй байна, тий. За Дүнжин гар байна, Нарантуул зах байна. Эдгээр одоо ингээд бас цагдаа нараас бас асууж сонсож ирсэн л да ингээд тэр газрууд ажиллахаа болчих үеэр хөдөлгөөн бол 30% ингээд маш идэвхтэй гоё болж байгаа, тий. Төвжирэл байхгүй болж ингээд энэ үнэн үү? Одоо яавал дээр гэж тэр үнэн. Гэхдээ бид нар бол зөвхөн тэр одоо иргэдэд үйлчилж байгаа үйлчлэгээний төвийг одоо наатаха болоо танаас л төгжрээд байна гэж бид нар хэзээ ч харахгүй. Ямар нэгэн байдлаар иргэдийн аюулгүй тав тухтай зорчих үүднээс хүн хаашаа явж гэнээс шалтгаалаад бид бүхэн зохицуулах хэрэгтэй. Үүрэг тийм байхгүй. Түүнээс одоо наа захаа бол наа худалдааны төвөө бол гэдэг зүйл. Нүүлгэн гээл юм яригадаад байна шүү дээ бас тий. Нүүлгч баярлах уу яах уу? Одоо тэр үүднээс бол тэр үүд бол яг хууль эрх зүйн хүрээнд ч юм уу шийдэгдээд явах юм бол боломжтой. Зүгээр гэхдээ бид нар тэр зүйлийг хүлээгээ зүгээр байх биднэрт эрх үүрэг байхгүй. Та хаашаа зорчихыг хүсэж гинүү? Тэр чиглэл рүү бид нар аюулгүйгээр хурдан шуурхай үйлчлэх ёстой хүмүүс нь бид нар учраас ерөөсөө ямар ч шалтгаан байсан ба бид нар бол асуудалгүй явуулна. Ойд нь одоо ингээд уйлдуулаад шийдвэр гаргаад явуулна. Одоо хувьраал үйл ажиллагаа явуулна шүү дээ. За ингээд зөндөө олон зүйлийг асуучлаа ингээд эхний баг маань ямар үгнүүд бас өгдөхнийг бүгдээрээ харцгаая. Ер нь та бол ямар үг, ямар зураг байвал зурчна гэж бодож байна. Би бол зүгээр үг өгчөж байгаа байхгүй. Жишээ нь Аалз гэсэн бол Аалзны зураг биш зүгээр шууд Аалз гэсэн үг өгчөж байгаа. Тэрнийг нь та төсөөлөл зурна гэж байгаа шүү дээ, тий? Ямар зураг байвал зүгээр? Амтын юм уу? Ямар ч яах вэ? Тооны хэрэгслүүд юм уу? Тий? Ямар ч хамаагүй юм. Эцэг ажил дээр тогт цогцолгүй чи хамаагүй тий. Энэ жоохон сая ажиллаа яриад стресстэй байгаа үнэ жоохон стрессийн сэргээ сайхан доороос нь тий. За ингээд дөрөвт багтаа бүгд амжилт хүсье. Анхаар цаг явлаа. Дөрөвт багтаа бүгд амжилт хүсье. Малгай. За манай цэрэн найдмад маань зураг зурж байгаа. Машин. Үг үсэг тоо бичихгүй юу хичээд явчихваа. Дөрөвний машин. Үг үсэг тоо бичихгүй. Шуургаалны машин. За дараагийн
Цагдаагийн машин. Онцгой Наачаар өөр юм биш үү ингээд уулаа явчваа. навилгалтай тэмцэх газрын нэг юм машин гарсан байл шүү дээ. Гэрэл төхөө маяг. Антинтэй биш, антиныхаа үзүр дээр гэрэл асч босоод байгаа юм шүү. Машина их гойж хангалах дуртай л хүн байна та тий. За цаг ахс орсон дараагийн зурлаа оръё. Дараагийн зурлаа оръё. За юу ч хэлэхгүй. Манай зураач болол амнаас нь ямар нэгэн аваа гарахгүй. Онцгой машин. За Цүнх. даргаагаа одоо тогон цохиулах үе дээ. Очоод банктуулах үе дээ. За зураг. Цаг ер нь дуусах тишээ хандж байна. Юу юм бэ? Хилээчээл гин. Ор буудан орон дээр За байгаа. цаг дуусаж байна. Мал. За ингээд манай дөрөв дэх баг маань айлч зургаа тааж чадсангүй те. За манай бүсгүй бол бас чадах хятгаараа л энд бүр амар үг үсэг тоо бичихгүй гэдэг хат энэ тоог нь бичсэн явж байгаа. Таныг бол зөрчлөө хуулиар бол ингээ 20,000 төгрөг торгочмоор байдаг. Энд бол 105 гэсэн номертой машин чи ямар номер гинэ одоо 105 гэсэн Онцгой хэсний дуу. машин. Онцгой байдлын машин уу? Тэгээ онцгой тэгэл уг нь Галын машин. та шууд. Гал командын машин гэсэн байсан л да. Гэсэн та бол жоохон ерөнхийгээр нь хилцсэн юм те. Хитрхи ажил асуусаар гад. Албаар тэгсэй гэдэг аахгүй. Дараагийнх нь юу гэж бодож байгаа вэ? А? Торт юм уу гинэ? Үгүй. Юу юм бэ? Би бас мэдхээ болчтой. Юу байсан юм? Юу? Талбай. Талбай. Талбайч биш дээ. Шоколадрын хөшөө өгсөн байсан юм л да. Манай үеийн ямар том Сэлмэн ногоос. хөшөө вэ? Шоколадрын талбай ийм том нэгснээ нөгөө сэлмэн байгаа юм шүү дээ. Сэлмэн ногоос. Энэ зүгээр ингээд хүүхдүүдэд харуулах юм бол цэцэрлэгийн хүүхдүүд бол энэ нэг эвд дөрвөн амтан байна гэж харахаар юм байна шүү дээ. Цаана байна, хөл мөлтэй тий. Энэ юу юм? Орд. Энэ ордны ш зүгээр овоолготой баас байна чинь. За ямар ч нэг иймэрхүү маягийн зурагдсан байна. Тэгэд яг хөө бүсгүүчүүд бол бас тодорхой та нарын ажил бол мэдээж зураг зурах биш шүү дээ тий. Харин өөр төрлийн ажил хийж хамгийн сүүлд хизээд та үзэг цаас авсарч бас тий хүүхдтэйгээ ч юм уу зураг зурсан бай. Хүүхэд наснаас хойш зураг зураагүй хүмүүс бас байгаа л да. Зурсан хүүхдүүдтэйгээ зурсан. Хүүхдүүдтэйгээ зурсан иймэрхүү юм зураа сууж тий. За ямар ч энд бол зураг бол ойлгомжтой бас гоё зураад энэ одоо юу болоод байгаа юм? Усны шаланканд. Энэ юу юм? Энэ Гал гараад байгаа ухаантай муу бас. Маяк нөхгүй. Маяк юм уу? Агаартай байгаа мó. За хүн байгаа энэ шаттай. За ямар ч нэг 105 гээл бичихэд бол машин дээр уган гал командын машин гэж хэлчихэрэл тий. Нэг 2 оноо ч гэсэн авчгаар л байл л да. Манай хүн түрүүн бол ажиллаа яриад нэлээд стресстэй байсан тэгээд тэгээ таач чадсангүй шиг боллоо гэд. Дараагийн тог ямар байна нэрээ? Зүгээр байна тий. Стресстэйгээр бас манад ирж үйлчлүүлж байгаа. Сүүлийн багийг тайснаа урьж байна. Зураг таах хэсгийн хамгийн сүүлийн баг болох зөрчил бүртгэлийн хяналтын мэргэжилтэн отхон үлдсээ шарвд орч нар гарч ирсэн байна. За нэг хилцсэн хүмүүс юм те. Энд одоо ерөн хичнээн хилцсэн хүмүүс байна. Ирсэн байгаа ч удаас. Эсвэл одоо нийт манай байгууллага нийтдээ 5 хилцтэй. 5 хилцтэй. За юу 4 хилцтэй. Нэг албатай. Нэг албатай. Танах одоо зөрчил бүртгэлийн хяналтын хилтэс гэж явах уу те? Тий. Аа. Би сая ингэж ярьжсэн чинь юу гэж ойлголоо л да те. Тэгэл нөгөө хүмүүст нөгөө дугтуутай зөрчил ирдэ штэ. Зураг мурагтай ч юм уу те. Тэн дээрийг та нар одоо ингэ суугаал. За энэ зөрчил гарчлаа гэж ингэ коноптаараа сууж идэх юм болоо гэсэн чинь автоматар ингэ бүртгээд идэм юм те. Би их буруу ойлголттой явжсэн ба штэ. Тэ. За тэгэд ер нь яадаг ингээл улаан гэрэл астлаа тэнгуут шууд автоматар ингээл дараалал явчихоо те. Ерөнхийдөө бол 24 цагаар Улаанбаатар хотод замын хяналтын камерууд ажиллаж байгаа. Тэрний зөрчил бүртгэлийг тодорхой хугацаанд байнгын хадгалаатай байж идэг. Харин хуулийнхаа хүрээнд зөрчилтэйг нь автоматар бүртгээд тэрний цагдаа нар баталгаажуулаад тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хөргүүлж байгаа. Хэрвээ тухайн иргэн тэр автоеврийн үндэсний төв дээр бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй бол торгуул цэг, полис цэг, Gov цэг MN хаяг болон Smart Card цэг MN гэсэн вебсайтуудаар орж торгуулаа байна уу одоо тээврийн хэрэгслийнхээ тухай мэдээллүүдийг шүүж үзэх боломжтой байдаг.
Түүнээс гадна зөвхөн одоо 24 цагийн ажиллагаатай тэр камераас гадна ямар нэгэн байдлаар бусдын хөдөлгөөнд цаад учруулсан, дүрм зөрчсөн тийм тээврийн хэрэгсэл байх юм бол энгийн иргэдэд ч гэсэн гар утас ашиглан e-police application татаж аваад энэ зөрчилтэй байна гэд зураг илгээд манайд илгээх боломжтой байгаа. За тэгээд ер нь бол тодорхой ойлголтуудыг бас авсан байхаа гэж бодож байна. Өнөөдөр нэвтрүүлэгт замын хөдөлгөөний удирдлагын төвөөсөн байгуулагдсны 10 жилийн явуулжтай холбоотойгоор хамт олонны төлөөллөөс оролцож байгаа. Ингээд сүүлийн багтаа бүгдээрээ амжилт хүсье. Явлаа. Амжилт хүсье сүүлийн багтаа бүгдээрээ. За. Манай шарвд орч маань зураг зурж байгаа. Утга үлзий. Үг хэлээд авах хэрэгтэй шүү. Үг үсэх тоо бичихгүй. Утга үлзий. Тэр хам Чимээгүй айр хөхөр. За доор нь зөвлөд. Зөв таасан байна. Эхний зураг. Дараагийн зураг нь юу байгаа бол тоо. Ер нь хэцүү л зураг юм байх гэж бодсон чинь. Мундаг зурж байна. Энэ нэг гурлаар ингээд нэг юм хүний хэлбэртэй нэг бичээн хийгээд идэв штэ. Тэ? Бичээний хүн юм шүү. Туг сансрын нисгэгч. За. Намайг тогон зохиолгоо гэдэг бүр занал хийлээсэн. Хизээш би тогон зохиолохгүй гэдэг энэ дээр ч баг Титаникийн нэг хэсэг явлаа шүү дээ. Эвлэгийн өмнө дээр. За амжилттай одоо яга баярлалаа. Би эргэтэйдээ баярлаа гэж. Ингэж үзгүй би бас нэг баяр хүргэж нэг доороос нэг тог. Зүгээр үү. За зүгээр. Сууж иж болно. За энэ бол хөхрийг бол маш гоё зурлаа тий. Би одоо юу зурх гал мал юу зурх гэдэг юм бол гэсэн чинь ер нь бол иймэрхүү хөхрийн ариг бол яг хөхрээс нь ууж үдсэн биз дээ гадуур зардаг шиг биш. Айранда дуртай. Дуртай. За дуртай хүн яг тааш таарсан байна. Энд бол яг сансрын нисгч зураг. Энд бол нөгөө Туг хэрэг. Armstrong тий. Гин одоо энэ хүү Америкийн далбаа барьж байгаа. Сар зураг гэж бодож ирсэн гинэ. За ямар ч гэсэн сүүлийн баг маань бас сүүлийн тэмээний ачаа хүнд бид нар ер нь нэлээд хүчтэй тоог очиж магадгүй хэцүү зурагч ирж магадгүй гэдсэн. Би бас чадах чинээгээр хэцүү зураг өгсөн гэсэн манай зураач бас мундаг байлаа. Тааж байгаа бүсгүй маань бас мундаг байлаа. Ингээд сүүлийн багтаа бүгд дахин баяр хүргэе. Чакак нэвтрүүлэг. Чагаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт замын хөдөлгөөний удирдлагын төвөөсөн байгуулагдсны 10 жилийн явуулжтай холбоотойгоор хамт олонны төлөөллөөс оролцож байгаа. Ингээд сая зураг таах хэсгээрээс 2 оноо авсан Солонгоо мөнх очирнаар гарч ирээд байна. Одоо амны хайрцаг унших үе эхлэж байгаа. Амны хайрцаг унших үе дээр одоо 10 оноог 10 асуулт 10 үгийг за нөгөө оролцогчтой таалах хэрэгтэй байгаа. За тэгэд минут 30 секунд буюу 90 секундын хугацаанд өгөгдсөн даалгаврыг биелүүлж чадах юм бол тогон цохиулахгүйгээр босох боломжтой. Хэрвээ нэг үгийг л одоо дутуу хэлэх юм бол таалах чадаагүй тохиолдолд хоёр оролцогч минь хоёулаа тогон цохиулах болно. Ингээд эхний багтаа бүгдээрээ амжилт хүсье. Анхаар цаг явлаа. Цагтаа. Эхний багтаа бүгдээрээ амжилт хүсье. Цагтаа. Зүү. Өрөм. Зүү. Нэг оноотой. Үгээ хэлэх хэрэгтэй. Үгээ бас давхар хэлэх хэрэгтэй. Хүүхдийн тэрэг. Гурил хэлдэх. Хүүхдийн тэрэг. Хүүэл. Хүүхдийн тэрэг. Хүүхдийн тэрэг. Индүү. Индүү. Бөмбөрчин. Гитар. Бөмбөрчин. Уруулын мудаг. Чихний хул. Танк. Пуучин. Танк. Сансарт нисэх. Танк. Савх. Гомн. Бэлэн гомн. Савх. Чигчлэг. Шүдний чигчлэг. Танк. Өсрөх. Тесрэх. Танк. Харах. Танк. Одоо ганц үг л тааж ич. Танк. Арай өөр юм төсөөлөд байдаг юм. Танк. Yes. За эхний баг маань амжилттайгаар 10 оноог авч одоо тогон цохиулааг байгаа. Дараагийн баг болох бэлгүүн дүүрэн жаргалнаар
гарч ирсэн байна. За тэгэд эдний баг зураг таах хэсгээс 2 оноотой. Энэхүү одоо 10 онооны даалгаврыг хэрхэн биелүүлэхийг бүгдээ харцгаая. Амжилт хүсье. Цаг явлаа. 2 дахь багтаа бүгд амжилт хүсье. Танк. Юу вэ? Шүхэр. 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 Данх. Дах. Сар. Сар. Цаг. Сар. Цаг. Сар. Тас. Сар. 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 Таг. Сар. Юм тэрвэл сар. Маск. 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 Бүтэн. Бүтэн. Бөдөн. Чамархан өгнөд өгсөн байна. Нүдний лиз. Нүдний лиз. Нүдний лиз. Метал. 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 Даашинц. А? Даашинц. Даашинц. А? Сар. Сар. Даашинц. А? Даашинц. Зүг. Ингээд. Сар. Тага. Сар. Сар. Чанга орлохгүй шүү. Ис. Сар. Чанга орлохгүй. Сар. Тан. Нар. Сар. Нар. Сар. 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 Зара. А? Зара. Зара. За болсон юм уу? За 2 дахь баг маань мөн адил одоо тогон цохиулахгүйгээр одоо 10 оноог авч чадсан байгаа. За бэлгүүн дүүрэн жаргал нар маань нийлбэр 12 оноотой болж ирсэн. Эхний 2 баг маань 12 оноотой. За алтан шагаа инх төгснөр гарч ирсэн. Эдний баг 6 зураг таах хэсгээс одоо 2 4 оноотой байгаа. За энэхүү 10 онооны даалгавар биелүүлж чадах юм бол хамгийн өндөр оноог авах боломжтой болж байна гэсэн үг. За ингээд алтан шагаа инх төгс нартай амжилт хүсье. Анхаар. Цаг явлаа. Бус. Бус. Бос. Фишинг. Фишинг. Хотгоор. Фишинг. Гал. Пиш. Бууц. 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 Бос. Бууц. Хоо. Бот. Могой. Могой. Хорхой. Могой. 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 Тамак. Тамак. Нүдэх. Бишээ, тамак. Самбар. Тамак. Самар. Тамак. Тамак. Хамар. Тамак. Дамар. Тамак. Цоолох. Дараагийн үг дөрөв. Төмөр хүн. Оо, ич арай хэцүү шүү. Төм. Төмөр хүн. Iron Man. Хүмшанга гэж. Төмөр хүн. Хүн. Төмөр хүн. Төмөр хүн. Ой, усан үзэм. Усан үзэм. Усан үзэм. Яа, энэ юу вэ? Усан үзэм. Хэршги. Хэршги. Бот биш. Суугаараа. Зөөрөн. Хэршги. Хишги. Могоо. Хэлсэн шүү дээ. Чавг, чавг. Чавг. Чав. Чав. Торог. Торог. За ингээд намуу сэрэн найдмад нар гарч ирсэн байна. Өмнөх баг маань 7 оноо буюу 4 оноотойгоо өмнөх 4 оноотойгоо нийлээд 7 оноо 11 оноотойгоор нэвтрүүлгийг өндөрлөж үргэлжлүүлж байна. Дараагийн намуу сэрэн найдмад нартаа бүгдээрээ амжилт хүсье. Анхаар. Цаг явлаа. Самар. 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 Тоосго. Тоосго. Цоож. Тоосго. 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 Доошо. Тоосго. Тоосго. Гитар. Гитар. Банан. 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 Халк. Халк. Зүгийн бал. Зүгийн бал. Зүгийн бал. Могой. Могой. Шатар. Шатар. Шалгах. Шатар. 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 Шанлах. Шатар. Шахах. Шатар. Шатар. Шатар.
Шатар. Шатраа, шатар. Дараагийн үгдийг авъя. Шимэг, Чумал. шимэг шорхой. Хорхой, хорхой. Шимэг шорхой. Шимэг шорхой. Чимэг чорхой. Усан үзэм. Усан үзэм. Усан үзэм. Зүгийн бал. Зүгийн бал. Өөр юу вэ? Шатар. Шатар. Шан. Шатар. Шалгах. Шатар. Саа. За ингээд чагаг нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт замын хөдөлгөөний удирдлагын төв үүсгэн байгуулагдсны 10 жилийн явж одоо холбоотойгоор хамт олонны төлөөллөөс оролцож байгаа. Ингээд нэвтрүүлгийг үзэн суугаа үзэгч та бүхэн ч мөн адил дараагийн дугаарт манай нэвтрүүлэгт оролцох боломжтой. Хамт олон найз нөхдөөрөө манай нэвтрүүлэгт одоо бас энэ доор гарч байгаа утсаар холбогдоод оролцоорой гэж хэлмээр байна. Ингээд намуу Цэрэн найдмад нар маань зураг таах хэсгээс авсан 2 оноон дээрээ амны хайрцаг унших үе дээрээс 8 оноо авсан нийлбэр 10 оноотойгоор үргэлжилж байгаа. За отхон үлзий шарав дарж нар гарч ирсэн байгаа. Эдний баг зураг таах үе дээрээс 4 оноотой. Одоо 10 онооны даалгаврыг хэрхэн биелүүлэхийг бүгдээ харьцгаая. Амжилт хүсье. Анхаар цаг явлаа. Хөдөр. Хөдөр. Тэлээ. Тэди. Тэди бүс. Тэсрэг. Тэсрэх бөмбөг. Тэсрэх бөмбөг. Яс мэлхий. Самбар. Яс мэлхий. Сандал. Яс мэлхий. Өөр сармагчан. Яс мэлхий. Яс мэлхий. Самбар. Яс мэлхий. Сармагчан мэлхий. Яс мэлхий. Яс мэлхий. Самбар. Дараагийн өглөө орё. Яс мэлхий. Үгээл. Эрдэнэ шиш. Шил. Эрдэнэ шиш. Кино үзээ суугаад Попкорн. Цөмөг самар. Кино үзээ суугаад гинэ. Модон чихэр. Заруучин маруучин. Модон чихэр. Мөхөөлдөс. Модон чихэр. Мөчөр. Модон чихэр. Мөчөр. Чихэр. Гişтэй чихэр. Долоо. За таасан тооч. Хумсны хэр. Хумсны хэр. Хэр. Хумсны хэр. Хумс. Төгөлдөр хуур. Компьютер тоглох төгөлдөр хуур. Дэвүр. Цэрүүцэх дэвүүр. Малгай. Малгай. Эрдэнэ шиш. Эрдэнэ шиш. Хазах идэх. Хазах Эрдэнэ шиш. идэх. 8 оноотой байж байгаа. Хазах Эрдэнэ шиш. хотдог. Чагаг нэвтрүүлэг. Чагаг нэвтрүүлэг үзэгчтэй авах хэрэгжтэй хүрсээр байна. 3 дахь үе маань эхлэж байна. 3 дахь үе дээр бол за эхний баг гарч ирсэн байгаа. Энэ урд урдаа байгаа энэ 3 ширхэг аягыг за энэ шаар үлээгээд за шаараар энийгээ дүүргээд ямар ч гар оролцохгүйгээр аваач тэртлээ ширээн дээр аваач ингэж пирамид болгож босгох хэрэгтэй. За хамгийн түрүүнд ингэж пирамид болгосон нэг оролцогч маань 5 оноо, нөгөө оролцогч маань оноогүй үлднэ л гэсэн үг шүү дээ. Ингээ хоёрыг аваач тавьсан байсан ч гэсэн оноогүй үлднэ гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд л ингэж босгож тавина. Ерөөсөө гар оролцохгүй. Манай оролцогчд маань бүгдээрээ бас ингээ харж байгаа. Ойлгомжтой юу те? За эхний оролцогч болох Солонгоо мөнх очир нар маань өмнөх 2 одоо үе дээрээс нийлбэр одоо 12 оноотой болсон байгаа. За тэгээд 5 оноо авах боломж бүрдэж гэсэн үг. Энэ үе дээр бол нэг одоо өмнөх 2 үе дээр бол баг болж явж байсан бол одоо энэ дээрээс ингээд тусдаа тий одоо нэгнийхээ оноог даагаад явж байгаа гэсэн үг. Тэгэхээр танд 12 оноо байгаа, танд 12 оноо байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэл 5 оноо авахны даалгавар биелүүлэх юм бол 17 оноо бол хожих магадлал өндөрснөө гэсэн үг. За ингээд эхний багтаа бүгд амжилт хүсье. За эхлэе. За амжилт хүсье бүгдээ эхний багтаа бүгдээ. За манай бүсгүй. Хэрвээ унгаах юм бол дахиад эхнээсээ явах хэрэгтэй. Хэрвээ унгаах юм бол замдаа унгаах юм бол дахиад эхнээс нь явах хэрэгтэй шүү. За сүүлийнхээ шаарн дээр сүүлийнхээ үлээлтийг хийгээд явж бай. За залуу маань 5 оног авч чадлаа. За ер нь хэр хэцүү юм бэ Солонгоо? Өвн болохоор юм байна уу? Гайгүй. Гайгүй. Болохоор Ер
Ер нь бол энэ тэнцвэр биш. Заавал эрэгтэй эмэгтэй хүний нэг тийм ахвал самбаа энэ төр гээд ах юм байхгүй тий. Ер нь их боломжийн даалгавар байгаа. За ингээд дараагийн 2 дахь багийг тайснаа ирж байна. Эхний баг минь амжилттай бас даалгавраа биелүүлж за баг хоорондох тэмцээн дээрээс мөнх очир маань 5 оноо авсан байгаа. Дараагийн баг болох бэлгүүн дүүрэн жаргал нар гарч ирсэн байгаа. Сая бол ойлгомжтой тий. Ер нь амархан байна уу? Ер нь бол амархан харагдчихэв. Мангар хурдан дуусчлаа. Одоо гайгүй хийж байх гэж бодож шүү дээ. Хийж байх. Эмгсүүчүүдийн хувьд ямар? За шаараал ял. Шаараа үлээх нь чухал байна. Тэг нөгөөдг нь бол гайгүй хоо. Нөгөө ялах нь чухал биш, оролцох нь чухал гэдэг үрээгээр явж штэ тий. За ингээд бэлгүүн дүүрэн жаргал нартаа амжилт хүсье. Эхлэе. Хоёр дахь багтаа бүгд амжилт хүсье. За манай дүүрэн жаргал бүр шаараач үлээж чаддгүй. Шаар үлээж байгаад нусаа сугалсан хүн бас байдаг. Юу болов? За гар оролцохгүй шүү. За. Шүс мүсээ цацмасаад юу болоод шаарн дотроо баахан шүстэй гэдэг байна. За манай дүүрэн жаргал бол зүр инээлгэх тактик бариад ах шиг байна. Өөрөө оролцохгүй яараад ах шиг байна. За гар оролцохгүй. За хүчтэй зандаа унгааж болохгүй. Зөвхөн манай бүсгүй бол зөвхөн дараагийн багууд гарч ирсэн ч шаараа үлээж чадаагүй зогсож мэдхээр зогсож шүү. За манай бэлгүү маань амжилттай дуусч чинь. За дүүрэн жаргал бол аль нэртээ буугаад өгсөн байлаа шүү дээ. Үлээхэд одоо юу хэцүү байна аа? За одоо ерөөсөө Үлээсэн чи болохгүйсэн аахгүй. Тэгээ харин за үлээж ер нь яг бархуул гэж бодсон. Үлээгчсэн шал уур газар юм үлээ. Өөр шаар үлээгчээ үл яа тий ногоонгийн шаар. За. Үлээгдэхэргүй байна уу? Ер нь уушгины дасал маш муу хийж байна л да тий. Өглөө явахгүй. Өглөө ер нь алхахгүй байна уу? Ааха. Уушгины багтаамж мөн гэсэн үг шүү. За яг одоо ингэ бас уралдахаар бас нэг хүмүүс яарад сандраад бас чадахгүй байж магадгүй. Та нэг ядч тийшээ аваад тавиад өгөөч. Тэг үү? За. За үлээч. За 3 удаа л оролтё. Нэг хэцүү юм хийх гээд байгаа юм шиг. За. За нэг оролт тий. За чадахгүй юм шиг байна тий. Ер нь жоохон инээмтгүй хүн юм байна тий. За ингээд манай залуу маань бас 5 оноо авч чадсан байгаа. Дараагийн 3 дахь багийг тайснаа орж байна. За ингээд чакаг нэвтрүүлгийн 3 дахь үе маань үргэлжилсээр байна. За пирамид гэдэг энэ үе дээр бол энэхүү 3 аягийг тэртлийн ширээн дээр аваач пирамид хэлбэрээр буюу за ингэж босгож тавих хэрэгтэй. Босгож тавихтаа зүгээр биш те шаар үлээх хэрэгтэй гэж байгаа те. За шаар сая бол үлээж болж байна. Түрүүний бүсгүй маань хамгийн залуу нь гэж штэ танаахан дунд чи ер нь их залуучууд ирсэн тэрний дотроо бүр залуу нь. Тий. Та үлээж чадхаар байна уу? Нэг туршаад үзэх үү? Аа? Гайгүй баха. За. Инээхээр л болохгүй байна. Инээхгүй байх хэрэгтэй те. Тий. За. Манай залуугийн хувьд ер нь ирчүүд нь л аваа явчих шиг шүү дээ. Оо гайгүй бах уу гэж бодож штэ. Гайгүй бах уу. Түрүүн бас нэг тим хэлээд штэ. Челси гэдэг үг ирвэл баларандаа гэдэг юм байна. Танаа нөгөө тий хуучны нэвтрүүлгүүдээс орох холбоотой болгоод үзсэн баггүй. Тэн дээр нөө Ямац продакшныхан орж исэн. Тэн дээр тэгээд нөө төөд хин орж илаа нөө Челси гэдэг клубын нэр ирсэн чинь нөгөөхөө таалах гад бүр тэн дээр үнэн савааж исэн баггүй. Тэгээд тэрийг яг тиймэрхүү үг ирж магадгүй гэж одоо тэгээд Челсиг тэр үгээр толгоонд салахгүй байсан баггүй. Тэгээд тэрийг хэлээдсэн баг. За ингээд алтан шагаан их төс нартаа бүгдээрээ амжилт хүсье. Анхаарч байгаарай. Ихтэй. За манай их төгс. За бас чадчихээн, болж гин. Ирэх хүн. Эр хорох гэдэг шиг. За ирчүүд маань бас нэлээд оо ийм тэр том талбай тэр булан дээр аваач. Манай их төгс маань те. Сүүл ихийгээ. За аваад дахиад өрөөрөө. Өө тэрийгээ урьж босгохгүй мó. Манай залуу юу хийгээд байна тийм. Өөр юм хийгээд байна нөгөө. Гацчихжээ. Манай залуу гац. Болцсноо. За.
За амьсгаа түгжээд те бас хамаагүй ингээ хөдлөх юм бол бас унгаагаад алдчих магадaltaй байгаа шүү те. Амьсгаа буцаж авчаад дотроос гарахгүй буцаа шаардлага гаргасан чи бүр амьсгаа төгжөөд нэлээл амьсгаа шаардчихсан сая энэ хэсэг дээр бол. Нүднээс нь нулимс гарсан зогсож шүү дээ. За манай бүсгүйгийн үед те зүгээр хийх нь чухал байсан. Тэгээ хамгийн тэр болон та хоёр яагаад тийм болон дээр цохоод тийм болон дахай сонирхдаг хүмүүс үү? За ер нь бол амархан байгаа ус боломжтой байгаа ус тийм хэцүү биш. Аян жоохон том байна. Үлээхэд талбайн жоохон чадахгүй болчих чинь. Ямар сонин шалтгаан хэлдгээр аяхан том байна. За ер нь бол боломжтой тий. Сандраад байгаа. Уг нь бол бүр жижиг шар байгаа. Тэр бүр жижиг шар бол бүр үлээгдчихгүй хэцүү байсан. Тэгэд арай гайгүй амархан гэж бодоод бас таньдаг хүн юм байна гэж бодоод бас үсэ. За тэгэд манай бүсгүй маань бас даалгавраа биелүүлж чадсангүй. Тэгэхээр дараагийн нэвтрүүлгүүд дээр бас оролцох хүмүүс маань бодох хэрэгтэй юм шиг. Ингээд яг багт бол заавал эрэгтэй эмэгтэй хүмүүс гэхгүйгээр мундаг хоорондоо ч өрсөлдөж магадгүй мундаг хүмүүс бас хоорондоо ингээд тий нэг баг болох юм бол илүү давуу тал болно гэж ойлгож болохоор байна. Бас эрэгтэй эмэгтэй болчоор бас зарим юм авхаал самбаа шаардсан юм дээр бол бүсгүүчүүд маш жоохон удаашраад ах шин тий. Дараагийн үе дээр бас бүсгүүчүүдэд зориулаад нэг тийм юм нэхмэл хийх тийм үе оруулах юм. Ирчүүд нь хийж чадахгүй бах тий. За ингээд 3 дахь баг маань амжилттай дуусглаа. 4 дахь багийг тайсан орж байна. За тэгэд 4 дахь баг болох хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дараах номоо. За хөдөлгөөн зохицуулалтын мэргэжилтэн Цэрэн Надмид нар гарч ирсэн байгаа. Эдний баг бол багийн одоо өмнөх 2 оноо дээрээс бол нийлбэр 2 баг одоо даалгавар дээрээс 10 оноотой байгаа. За зураг таах хэсэг дээрээс 2 оноотой. Сая амны хайрцаг онших үе дээрээс 8 оноотой. Тэгээд нийлбэр 10 оноотой. Ингээд хоорондоо одоо өрсөлдөх үе болж штэ тий. Хоорондоо өрсөлдөх гэхээр бас хэцүү байна бас тий. Нэг баг болоод явж ирсэн хүмүүс хооронд нь яаж байгаа юм бэ гэж бодсон зүйл байна. Зүгээр. Өрсөлдөнд. Өрсөлдөн ч тийм эмгтэй хүнтэй бас өрсөлдөн гэхээр те. За манай бүсгүй бол бас эр хүнээс дутгааргүй те. Тэгээ би хаавал би хаа байна. Хүч тэнхээ бол хүч тэнхээ байна. За ер нь энэ даалгавар бас сая дөрөвний эхний 3 баг шиг бас бүсгүйчүүд нь чадахгүй болов гэсэн бодол байна уу? Эсвэл яаж дарга марга доогор ямар нэг шивнээ мөвний үг мөг дайч байсан уу? Хожих гээд үзээрэй энэ төр дараа нь онгоо болно шүү. Эмгтэй хүн тожигдсан энэ төр гэж. Байгууллага дээр яриа гарна шүү энэ төр гэж. Үгүй тийм юм баг. Тийм байхгүй юм. Шударгаар өрсөлдөн. Шударгаар өрсөлдөн те. Ойлгомжтой амархан байгаа уус те. Ер нь бол те ойлгомжтой. За ингээд 4 дахь багтаа бүгдээ амжилт хүсье. За яг энэ тэнцвэрийг хэлсэн манай намуу Цэрэн Надмид нар маань. За 4 дахь багтаа бүгдээ сайхан амжилт хүсчихье те. За бүсгүй маань төрүүлж байна. За жоохон За манай Цэрэн Надмид маань яалагч боллоо. За манай намууч гэсэн бас оноогоо авсан байна бас. Манай залуу бас дарга гэсэндээ эсвэл зангараг гаргаж за заавал ялж яах вүтэй гэж бодсон уу яасан уу те. Ямар ч гэсэн амархан байгуус те. Та бол бас хурдтай гүгээд бас төрүүлэх боломж сая байлаа шүү дээ те. Зүгээр. За ингээд бүсгүйгийн хувьд бол анхныхаа ялалтыг байгуулж чадлаа. Дараагийн 5 дахь багийг тайснаа орж байна. Ер нь нэвтрүүлэг үзээ сууж байгаа үзэгчд маань за хамт олноороо найз нөхдөөрөө маань нэвтрүүлэгт оролцох боломжтой. Эсвэл бид танаа хамт олон дээр бас яваад очих болно гэж хэлмээр байна. За ингээд сүүлийн баг болох Отхон Үлзий, Шарвд орч нар гарч ирсэн байгаа. За эдний баг бол хамгийн өндөр оноотой багуудын одоо 2 багийн нэг байгаа шүү дээ тий. За зураг таах хэсэг дээрээ 4 оноо аваад тогн цохиулаагүй. За сүүлийн одоо амны хайрцаг унших үе дээрээс 8 оноо авч чадсан. Тэгээд нийлбэр 12 оноотой өндөр оноотой байгаа. Одоо 5 онооны даалгавар биелүүлэх юм бол тий 17 оноотойгоор ялагч болох бас боломж байгаа. Тий. За таны хувьд ер нь жоохон эргэлзсэн буугаад өгсөн байдалтай зогсож байна уу? Гайгүй юу? Гайгүй тий. Сая бүсгүй маань бас ялж болно гэдгийг бас харууллаа шүү дээ. Авхаал самбаа бас энэ тий шаардлагатай. За ингээд 5 дахь багтаа бүгдээрээ амжилт хүсье. За анхаар эхлэе. Амжилт хүсье сүүлийн багтаа бүгдээрээ. Ер нь бүсгүүчүүдийг хараад байхад шаараа их алдах магадлал их байна. Уруулны булчин их сул хөгжсөн байдаг бололтой. За манай Отхон Үлзий маань амжилттай. За баг тэнцүү дуусаад гэхдээ манай залуу маань
ихэнд нь яачлаа л да, дуусчлаа л да тий. За манай залуу 5 оноо авсан байгаа. За ингээд бүсгүйгийн хувьд бол бас боломжтой л байгаа шүү тий. Нилээн ингээ хазгаад тавьсан байна тий. Дараагийн даалгавар дээрээс бас ингээ дараагийн одоо нэвтрүүлэгт яаж бас энэ үеэ сайжруулах уу гэдгийг бас энэ үзэгчд маань би ч бас ингээ хараад зогсож байна. Дараагийнх тараас бүр илүү гоё төгөлдрчих байх гэж бодож байна. За ер нь нэвтрүүлэх бол 3 үе болол өмнөх нэвтрүүлгүүд бол дандаа эхний 2 үе нь бол баг хооронд өрсөлдөг байсан. Сүүлийн үеэр бол ганцхан 2 хүн өрсөлдөг байсан бол энэ удаад бол бүгднийг оролцуулсан байгаа. Тэгэд ер нь хамт олондоо хандаж за 10 жилийн болж байгаатай холбоотойгоор бас мэдлэг төвшүүлэх байна. За. Замын хөдөлгөөний удирдлагын төв үүсгэн байгуулсны 10 жилийн баярын мэндийг энэ байгууллагт хамт ажилладаг хамт олон болон удирдлагууд өмнө нь ажиллаж исэн бүх нийт ажилчдаа баярын мэнд хүргье. За баярын мэнд хүргье. Чакак нэвтрүүлэг. За өнөөдрийн дугаар дээрээс 3 баг одоо оноо тэнцсэн байна. Оноо тэнцсэнтэй холбоотойгоор маш хурдан дуусгахын тулд шоу шийдвэрлэж байна. За манай 3 одоо багийн гишүүд байна тий. Нэг шидээд за тэгэд юу яах юм бол хамгийн өндөр оноог тоог гаргаж ирсэн л одоо яалагч болно гэсэн үг шүү дээ. Ойлгомжтой. За танаас ихтэй. Ширээн дээрээс буулга унгааж болохгүй. Унгаах юм бол тооцохгүй. Энэ дээрээс л 4 оноо. За 4 оноо. 4-өөс доошооч байх юм билүү энэ хоёр тий. Нэг оноо. За яг хэлсэн чинь ер нь Монгол хүн амны бэлгээр гэж. За хэд уулна гэж бодож байна та? 6 буучих. 6 буучих байлгүй дээ гинэ. Хинд найдаад байгаа юм бол байлгүй дээ. 6 гинэ. За юмдаатай тий. За өнөөдрийн нэвтрүүлгийн ялагчд маань тодорхойлоо. Одоо багийн гишүүдийг одоо бөөнөр шагнадаг байсан бол одоо энэ удаа баг тус бүрээс нэг хамгийн мундаг гэсэн хүмүүсийг гаргаж ирсэн байгаа. За бэлгүүн шарвд орч нар маань ялагч болсон байгаа. Нэг дүрээр хэлсэн байгаа. Дахин баяр хүргэе. За ингээд байгууллагын зүгээс замын хөдөлгөөний удирдлагын төвийн зүгээс 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Байгууллагын зүгээс нөхөө гарын бэлгийг гардуулж байна. За баярлалаа. Ингээд ТV5-д хийж байгаа хамт олонд маш их баярлалаа. Энэ удаагийн нэвтрүүлэгт замын хөдөлгөөний удирдлагын төвийн нийт хамт олон оролцлоо, амжилттай оролцсон 2 хүндээ бас баяр хүргэе. Нийт аль багш нар болон мэрэгчлэн техникийн ажилтнуудаа болоод тээврийн замын цатагийн хамт олон болоод хамтран ажилладаг аж ахуйн нэгж байгууллагатаа 10 жилийн баярын гал халуун мэндийг хүргэе. Баярын мэндийг хүргэе. Тэгээд энэхүү бидний ой дээр баяр нэмж өрнөн оролцуулсан та бүхэндээ баярлаад ингээд гарын мэлгийг гардуулж байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг бас сонирхолтой боллоо. Маш олон одоо хөгжилтэй агшнууд бас эндээс харагдсан байхаа гэж бодож байна. Ингээд та бүгдийн ажил үйлс өндөр амжилтыг хүсье. 10 жилийн яваа сайхан тэмдэглээрэй. Нэвтрүүлэгтээ хамтдаа байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя.